Сайн байна уу? Наа Гэгшиглэн гэдэг. Би өнгөрсөн 21 оны 10 сард Солонгос улс руу Идүүл аян компаниар дамжуулж одоо хэлний бэлтгэлд явсан оюутан байна. Тэгээд одоо Монголд хэлний бэлтгэлийн амралтаар ирээд тэгээд бас манай найзууд өнөр манай сургуулийг сонирхсан болохоор ахаад Идүүл аян компани дээр ирээд найзуудаа дунартаа танилцуулаад ингээд ирж байна. Тэгээд ерөнхийдөө бол Идүүл аян бол миний зуршлаас би ихтэй анзаарсан. Тэр үед болохоор яг миний хувьд бол яг илүү найдвартай. Тэгээд яг нөгөө нэг буух эзэндээ буцаа хаягтай гэдэг шиг одоо яг ингээд чиний тим юм чинь дутуу байна, ийм юм чинь дутуу байна. Одоо чи ингээд болно, чи яах вэ? Ингээд бүх л ингээд болж бүтэх бүх талаас нь ингээд юу яагаад зөвлөөд би үеэлгчтэй хамт одоо миний виз 10 сар гараад тэгээд одоо левел 6-д сурдаг хэлний бэлтгэлдээ. Тэгээд ерөнхийдөө бол Солонгост очисон Идүүл аян руу буцаад холбогдох асуудлууд байсан. Ингээд би тэрийг мэдэхгүй байна, энийг мэдэхгүй байна, энэ тал дээр зөвлөд өгөөч юмуд буцаал ингээд хангалттай зөвлөж өгч байсан. Тэгээд мөн миний улирлын дүнгууд хүртэл ээж аав руу шууд ингээд очиждаг. Би өөрөө ч мэдээгүй байгаад ингээд шууд очиждаг байсан. Тэр нь амар боломжтой санагдсан. Тэгээд ингээд одоо над дээр Солонгос байх хугацаанд ингээд над дээр ингээд визний тал дээр ч юм уу ямар нэг асуудал гарахад би буцаад Идүүл аянтай буцаа холбогдоод ингээд ямар ч асуудалгүйгээр ингээд одоо хүртэл ингээд Солонгост сурч амьдраад байж байна. Тэгээд одоо маа дүүнэр хоёр дүү найз нар байна. Ингээд Идүүл аянаар ахаас зоошилгаад ирсэн байна. Тэгээд ерөөдөө бол одоо Идүүл аяныг миний хувьд л ингээд бус зурчлалын төвүүдээс бодвол хамаагүй найдвартай. Миний хувьд бол найдвартай. Тэгээд нөгөө нэг сая өмнө хэлсэн шиг буух эзэндээ буцаа хаягтай гэдэг шиг яг ерөнхийдөө бол хүүхдүүд одоо миний үеийн залуус одоо хэлэхэд одоо Идүүл аянаар дамжуулаад Солонгос улсыг зориорой. Одоо намрын эсэлт одоо хүртэл үргэлжилж байгаа юм байна. Тэгээд Солонгост олцгаая.